Иран дахь дайны талаар болон компаниудад үзүүлэх нөлөөллийн тухай бид хүнсээр байгаа. Дизель түвшний үн болоод инфляц өндөр түвшинд байна. Энэ нь Fortescue үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөөлж байна уу? Thank you, Hazinder, and thank you for having me here today. Баярлалаа Хезлинда. Өнөөдөр өрсөнд баярлалаа. Тиймээ Fortescue бол Австралийн баруун хойд хэсэгт орших пил бараад үйл ажиллагаа явуулдаг уул уурхай ногоон эрчим хүчний технологийн компани. Нийлээд астагдмал газар байрладаг. Хүмүүс ихэнхдээ пил бараг Европын том ус шиг хэмжээтэй асхол, хуурай, хүнд нөхцөлтэй бүс гэдгийг мартдаг. Fortescue-ийн хувьд бид жилдээ бараг 1 тэрбум литр дизель түвш импортлдог. Тиймээс нефтийн болон шатхууны үн өсөх, буурах нь манай үйл ажиллагааны зардалд шууд нөлөөлдөг. Тийм ээ, тэгэхээр нөлөөтэй байсан. Тон хэмжээгээр илэрхийлж болох уу? Sure. Our marginal cost of production for Мэдээж болно. Манай нэмэлтээр олборлох төмрийн өдрийн 1 тонн тутмын өртөг $20 үйл ялэг доогоор өгдөг. Fortescue-г оруулаад Vale, BHP, Rio Tinto гэсэн 4 том төмрийн өдөр олборлогчдын дундаас хамгийн бага нь. If it has gone up, say it goes up by Дизель түвшний хувьд жишээ нь 1 литр тутам 50 центээр өссөн гэж үзвэл жилдээ 1 тэрбум литр энэ нь $500 сая зардал гэсэн үг. Тиймээс энэ нь суур түвшинд маш том нөлөөтэй. Иймээс бид өөрсдийн нүүрс төрөгчгүйжүүлсэн ногоон эрчим хүчний сүлжээг бий болгож байгаа. Энэ нь дизель болон хийг бүрэн орлох боломжтой. Зөвхөн Fortescue төдийгүй Австрали даяар суур түвшний нөлөө үзүүлж байгаа. Инфляц огцом эрчимжиж байна. Австралийн төв банк хүүгийн түвшин үргэлжлүүлэн нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж бодож байна уу? Австрали өнөөдөр хүнд нөхцөл байдалтай байна. Австралийн төв банк инфляцийн зорилттой 2-3% хооронд дунд нь 2.5% түвшинд тогтоосон. Харин инфляц одоогоор 3.7% дээр байна. Цалингийн өсөлт 3.4% байгаа нь суур инфляцид хамгийн их чинь дарж байна. Гэтэл хөтөлбөрийн бүтээмж ердөө 1% байгаа нь санаа зовоож байна. Гэтэл манай улсын ажил эрхлэлт 4.3% буюу бараг бүрэн түвшиндээ байгаа. Тиймээс ойрхон орондын дайн эхлэхээс ч өмнө бид хүнд нөхцөл байдалд байсан. Импортын инфляц нэмэгдэхээс өмнө манайх зорилтоосоо өндөр инфляцтай хэвээр байсан. Инфляцийн шин дата удахгүй гарна. Мөн эх 7 хоногт Австралийн төв банк хуралдана. Өсгөнө гэж харж байгаа юу? Тиймээ өсөхгүй бол гайхаар л байна. Бодлогын хүү 4.1% байна. Доройж 25 суур нэгжээр өсгөж 435% болох нь зөв. Он дуустал дахиад өсөх нь зөв үү? Урьдчилан таамаглахад үргэлжил хэцүү байдаг. Гэхдээ инфляц угжирсан байна. Он гарснаас хойш бодлогын үг хэдийнэ өсгсөн. Эх 7 хоногт дахин өсгсөн ч оны төгсгөл дахиад өсгөх өндөр магадлалтай гэж таамаглаж байна. Fortescue-ийн төлөвлөгөө юу вэ? Хятадын CMRG компанитай яриа хэлцээ үргэлжилж байгааг мэднэ. Одоо ямар түвшинд байгаа бол зөвхөн танах яриа хэлцээ хийж байгаа компани биш шүү дээ. We are not. We're in the fortunate position of having a very close relationship. Тиймээ үнэн. Гэхдээ бид маш таатай нөхцөл байдалтай байна. Хятадтай маш ойр харилцаатай байдаг. Foundation supporter of the Bowl Conference on Hainan Island. Бид тус улсын хэрэгжүүлдэг аливаа чуулган уулзалтад ямагт хамтран ажиллаж дэмжиж ирсэн. Are the largest percentage wise of our total product. Хятад руу экспортлог бүтээгдэхүүний хувь хэмжээгээр манай компани тэргүүлж байна. Манай үүсгэн байгуулагч Андрю Форест Хятад улстай маш ойр найрсаг харилцаатай байдаг. Мөн Хятад улсаас маш их хэмжээний бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг. Цэнүүх раагуур хавтан гэдэл BYD-гаас ч их худалдаа авалтыг хийдэг. Solar panels belonging BYD. Тэгэхээр харилцаа ашигтай худалдаа хийдэг гэсэн үг. CMRG ямар нөхцлүүдийг санал болгож байгаа бол? Тиймээс салбараа төлөөлж ярилцаж байгаа. Юу хүсэж байна? Худалдааны илүү таатай нөхцөл. Тухайлбал They would like, for example, that the Жишээ нь Австралийн төмрийн өдөр олборлогчдыг Хятадын жишг үнд суурилсан индексийг мөрдөхийг хүсэж байна лээ. Одоогоор бид Platts буюу S&P Global-ийн жишг үнийг мөрддөг. Өөрөөр хэлбэл Хятадууд өөрсдийнхөө үндэсний валютаар худалдаа хийхийг хүсэж байна. Энэ бол тийм ч гинтийн санал биш. Утга учиртай, харилцан хүнлэлтэй санал.
Яриа хэлцээ ахицтай байна. Respect-based, sensible discussion. Хараахан ил болгож болохгүй нууцлалтай худалдааны нөхцлүүд ч байгаа. Гэтэ бид байр суурьндаа итгэлтэй байна. Хятад улс зис зэрэг металлын нийлүүлэлтэд нэмэгдүүлэх амбицтай байгаа. Тэгэхээр энэ дөнгөж эхэлнэ үү? Ямар дүгнэлттэй байгаа вэ? Yes, I mean Тийм ээ, энэ бол салбараа докторжуулах, яриа хэлцээг ахиулах нарийн төвөгтэй процесс. Хятад бол зөвхөн төмрийн өдөр гэлтгүй, бусад олон бүтээгдэхүүний хамгийн том импортлогч. Сингапур агуурын салбартаач тэр. Энэ байдал үргэлжлэнэ. Харин ч улам тэлнэ гэж бодож байна. Энэ тийм муу зүйл гэж би бодохгүй байгаа. Яг энэ загвараар ажиллаж байгаа олон орн бий. Plenty of other countries operate in a similar fashion. Үүнийг нь хүлээн зөвшөөрч харилцан хүндлэлтэй зарчмаар хамтран ажиллах нь зөв. Mark, we know that Fortescue is making a big push in renewables. Why is that? Some are suggesting perhaps it's because you don't see growth in metals. And Fortescue сэргээгт эрчим хүчний чиглэлд маш их хүчин чармайлттай ажиллаж байгааг бид мэднэ. Металлын салбарт үсэх орон зай байхгүй гэж үзнэ. Сэргээгт эрчим хүч рүү олон сайн $8 хөрөнгө оруулж байгаа. Ирээдүйд Fortescue зөвхөн төмрийн хөдрийн компани байхаа болох уу? Магадгүй 5 жилийн дараа ямар байх бол? We already regard ourselves as a metals green Бид одоо ч өөрсдөө металл, ногоон эрчим хүчний технологийн компани гэж нэрлэдэг. Учир нь бид яг л тийм бизнесээ төрөлжүүлж байна. Бид үйл ажиллагаагаа болон ирээдүйн төлөвлөгөөгөө бүрэн ногоон байлгана. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл 1 болон 2 дугаар шатны хүлэмжийнхэн ялгаруулалтаа бүрэн тэглэнэ. Шатах түвшнээс хараат байдлаа арилгана. Бид net zero гэхээс илүүтэйгээр real zero зорилттой ажиллаж байна. Учир нь net zero болсон ч шатах түвшнээс хамааралтай хэвээрэл байна. Real zero гэхээр бүрэн хамааралгүй болно гэсэн үг. Энэ зорилттой хүрэх бүрэн боломжтой. Бидэнд эдийн засгийн бүхий л боломж нь байна. Үүнийг ч дэлгэрэнгүй тайлбарлахад бэлэн байна. Бид сэргээгт эрчим хүчний шугам сүлжээгээ өөрсдөө үйлдвэрлэдэг. Манайх шиг томоохон цар хүрээтэй компани ийм том шилжилт хийж байгаа өөр жишээ нэрлэхэд хүндрэлтэй байна. Учир нь энэ нь томоохон цар хүрээтэй тасралтгүй суурь ачааллыг хангах сэргээгт эрчим хүчний шийдэл. Манай үйл ажиллагаанд олон нарны станц, олон салхин станц, мөн өндөр хүчтэлийн 200 кВт-ийн 600 км урт дамжуулах сүлжээнд тархан байрласан зай хураагуурын системүүд байдаг. Маш нарийн оновчлогдсон бөгөөд хиймэл оюун ухаантай үүнийг хослуулсан. Ингэснээр нар, салхи, зай хураагур, дамжуулах сүлжээ, цэнэг, хиймэл оюун зэрэг бүх хүчин зүйлс нэгдэн манай үйл ажиллагаанд бүрэн бие даасан ногоон сэргээгт ашигтай бөгөөд арилжааны хувьд хэрэгжих боломжтой эрчим хүчний системийг бүрдүүлж байна.